За миний өнөөдрийн сургаал номлолын сэдэв бол гадуурхагдсан, гიშгэгдсэн сарнаа цэцэг. За та нар энэ юун тухай яриад байгааг ойлгож байгаа хаа? Гадуурхагдсан, гიშгэгдсэн сарнаа цэцэг гэдэг. Энэ өгүүлбэр надад дууны үгнээс орж ирсэн. Энэ дууг сонсоод би үнэхээр сэтгэл хөдлөсөн. Тэгэд энэ дууныхаа сэдвээр би нэг юм сургаал номлол бэлтлээ. Юу вэ гэхээр бид бусдыг гадаа төрөх байдлаар нь шүүх гэдэг. Тийм бол бид бусдыг гадаа төрөх байдлаар нь шүүхэ болио. Бүтээгч эзэн Иехова үүнээс илүү зүйлийг хардаг. Үүнийг бид санах хэрэгтэй. Тэгээ бид Солонгосын дайныг мэддэг. Солонгосын дайн бол үндэстний эсрэг биш, харин нэг үндэстний бие биенийхээ эсрэг дайцсан байгаа. Би бас халахын голын тухай сонсч байсан. Монголчуудын эсрэг байлдаж байсан гэдэг. Энэ түүх бол их бас харамсмаар түүх байсан. Юу гэхээр өвөр монголуудыг та нарт цаахан Норман Монголыг байгуулж өгнө нөгөө Японууд Монгол руу дайруулж мордуулад. Тэгсэн нөгөө монголчууд нь хил дээр очиж бид нар монголчуудын эсрэг буудаж чадахгүй гэдээ яваад ич. Тэгснэ буцаад явахсан чинь Японууд нь буудаад ирж. Тэг яалтчгүй хилийн цаанд буун дуу гараад байгаа болохоор монголчууд буудсан. Тэгээд баг нэг аймаг шахуу хүмүүс бол амиргдсан байгаа. Ямар ч буун дуу гаргалгүй тэр монголчууд, японочдын тэр бууны суманд өртөж амиа алдсан байгаа. Эдгээр хүмүүс бол үнэхээр өрөвдөлтөө. Яагаад гэвэл тэд ахан дүүсээ ахлах хүсээгүй. Гэтэл яг энэ Солонгосын дайны үед бол аргагүй ирэхэнд хоёр нийгэм зөрчилдөж дайцсан. Тэгэд энэний үр дүнд бол маш олон гэр бүл салж сарнж маш их хэцүү байдалд орсон. Энэ дайны үед бас олон хүн ах дүүнэрээ алдсан, гэр бүлгүй болсон. Би тэ нэгэн хүний жишээ авч ярих шин л да. Юу гэхээр их дайны өмнө бол маш нэр хүндтэй хүн харахад их сайхан хүн байж. Маш сайхан албан тушаалтай. Гэтэл дайны дараа энэ хүн яасан бэ гэхээр маш их сорвтой. Нүүр нь бол хүн харахын аргагүй. Нүү талтар нь болсон. Энэ хүн гэр бүлийнхэн гишүүдийг бүгдийг дайнд алдсан байсан. Тэгээ дайны дараа амьдрал маш хэцүү байсан. Тэгээ та нар дайны дараа ер нь ямар хөө байдгүй гэдэг кинон дээрээс хардсан хүмүүсээс сонссон байгаа. Тэгэд намайг Солонгос байхад нэг өвгөө юу гэсэн бэхээр бид дайны дараа сав бариад хоол гуйдаг байсан. Надад хоол өгөөч гэдэг тааралцсан шанага, тааралцсан аяг шилээ бариад энэ хоол идэх газруудаар яваад хоол гуйдаг, айлуудаар яваад хоол гуйдаг. Тэгэд ийм элдв янзын сав барьсан хүмүүс хоол гуйна. Тахирдтай хүмүүс их байна. Эрэмдэг зэрэгдэг хүмүүс олон гарсан. Тэгэд үлссэн олон хүмүүс уранхаа норхоо хувцастай тарчихаа амьдардаг байсан. Гэтэл бас хөрөнгө мөнгө аварч чадсан хүмүүс баярлал сэнгэж байсан. Амьдрал эрентэй бараантай л байсан баг. Тэгээ хотын гудамж нь бол дээрэмчдэр дүүрэн, янхан, архичин, гуйлагчин, ажилгүйчүүдээр дүүрэн байсан. Тэгээ яг энэ нийгэмд хүн бол үнэхээр хэцүү байсан. Тэгэд энэ ахвал ямар байсан бэ гэхээр хүн харахын аргагүй нүртэй болцсон байсан. Тэгээд энэ сорвтой ах маань өөрөө ажилд орохоор ажилд авдаг газар байдаг. Тэгээд хоол ингээ гуйгаа явахаар хүмүүс хоол өгдөг. Зайл гэдэг. Чи манайхаас зайл. Ягаад гэвэл гуанзанд орё ихээр гуанзны хүмүүс айгаад гараа явчихдаг байсан. Тийм учраас гуанзангийн эзэст нь бол түүний хөөдөг байсан. Манайхаас зайл яв. Бүр хоолны шахруугаа цацаад хөөдөг байсан. Тэгэд энэ хүн аргагүй ирэхэнд ойлгосон. Би үнэхээр ийм нүртэй амьдарч чадахгүй юм байна. Би нүрээ засуулах хэрэгтэй. Тэгээд эмнэлэгт очиод эмчтэй уулзаад үзүүлж. Тэгсэн эмч маш хүндэр үн хэлсэн түнд. Хэрвээ та төлбөрөө төлөх юм бол бид танд гооцлын мэс засал хийж өгье. Тэгээд та арай дээр болно гэсэн. Тэгэд энэ хүн хаанаас мөнгө олох вэ гэд сайн бодсон. Түүнийг ажилд авдаггүй, мөнгө төгрөг байхгүй, ах дүүнэр байхгүй, цор ганцаараа үлдсэн байсан. Тэгээд энэ хүн яасан бэ гэхээр яг дайны дараа бол солонгосууд төмөр авдаг байсан байна. Тэгээд төмөр засгийн газраас нь мөнгө төлөөд авдаг болсон учраас хүмүүс төмөр цуглуулж эхэлсэн. Яг одоо манайхан урагшаа гаргах гал төмөр цуглуулж байгаатай адилхан одоо хамаг юм хамаал засгийн газартаа өгдөг. Тэгээд энэ хүн бол маш удаан хугацааны турш мөнгө олохын тулд төмөр цуглуулсан. Хээр талаар явсан, уул хадаар явсан. Тэгээд олонний газараар үнэхээр явж чадахгүй байсан. Ягаад гэхээр хүн бүхэн айдаг. Тэгэд энэ хаан олон жил өөртөө
төлөвлөгөө гаргаад олон жилийн төмөр цуглуулсан. Тэгээ та нар төмөр хэр зэрэг хүнд вэ гэдгийг мэддэг. Та яг өөрөө энэ хүний оронд байсан бол хэдэн хил төмөр нэг өдөр өөрийн биеэр аваа явж чадах вэ? Энэ хүн бол үнэхээр өөрийнхөө амьдралыг өөрчилж нүрээ эргээд хэвийн байдалтай болох хүссэн учраас үнэхээр шармааж ийсэн. Гэхдээ би бодохдоо тэр хүн нэг удаа явахдаа нэг хариугүй юм авчирсан баг. Ингээ нэг газар ингээ төмрөө аваад цуглуулдаг байсан. Тэгээд одоо манайхаар бол нэг одоо нэг хогны газар байдаг да. Тиймэрхүү газар ингээл өөрөө оромж босгоод амьдэрсэн. Тэгээд ингээ явж итэл бас хогийн тэр газар нэг хүүхэдтэй таарлцсан байна. Гэтэл тэр хүүхэд хараагүй хүүхэд байж. Хинч түүнийг тоохгүй, хинч хоол өгдөггүй. Ийм хүүхдийг хараад энэ хүн өрөвдсөн. Тэгээ өрөвдөд яасан бэ гэхээр би энэ хүүхдэд хань болъё. Энэ хүнийг дөнгөж хамгаалъя гэд тэр хүүхдийг авсан. Яагаад гэхээр нөгөө хүүхэд маань тэр хүнийг харддаггүй байсан. Харж чаддаггүй. Сохор учраас тэр хүн ямар царайтай вэ, ямар аимшиг царайтай вэ гэдгийг мэддэггүй байсан. Тэгээд энэ хүн хамтдаа энэ хүүхдийг хооллоод, оромжиндоо хонуулаад хамтдаа амьдрах болсон. Тэгээд удалгүй аава хүүмэн гэж хацдаг болсон. Аав хоёр болсон. Тэгээд хүүн үргэлж ярьдаг байсан. Аава би хэрвээ хараатай бол сургууль сурна. Аава би хараатай бол тогломоор байна, ингмээр байна, ном уншмаар байна гэд янз бүрийн зүйлийг асуудаг байсан. Тэгэд аав нь бол боддог байсан. Би энэ хүүхдийг яаж хараатай болох вэ? Гэтэл өөрт нь бас төлөвлөгөө байсан. Би мөнгө цуглуулад эргээд нүрэнд мисостилгээд айтайхан амьдрнаа гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд маш удаан хугацааны турш төмрөө цуглуулад яг хангалттай хэмжээний мөнгө олох хүч болсон. Тэгээ мөнгө олохын тулд төмрөө тушаасан. Тэгээд өөрөө мөнгө хадгалснаа тоолоод үзсэн чинь нөгөө эмчийн асуугаад байсан мөнгө яг болчихсон байна. Тэгээд эмнэлэгдээ очижээ. Эмнэлэгдээ очих замдаа ботсон. Би ганцаараа очих уу? Хүүгээ аваад явах уу? Тэгээд хүүгээ авч явахаар болсон. Хүүгээ авч яваад эмнэлэг дээр очиод эмчд үзүүлээд би энэ хүүхдийг хараатай болгомоор байна. Эмчнэр нь үзээд боломжтой. Та төлбөрөө өгч. Тэгэд үнийн дүнгийн хэлсэн чинь яг нөгөө цуглуулсан мөнгө нь нэг төгрөгч дутуугүй илүүгүй болцсон. Тэгэд нөгөө аав хүн маань хүүхдээ нэг өрөөнд оруулаад хэлсэн. Аав энэ хүн миний хүү хараатай болно. Миний хүү хараатай орно. Миний хүү хараа орно. Амьдрал чинь гэрэл гэгээтэй болно. Аав нь хүүдээ үнэхээр хайртай. Миний хүү хүссэн сургуультай орно. Ирээдүй чиний өмнө байна гэж хэлсэн байна. Тэгээд аав нь чамаа эмнэлгээс гарч ирэхэд холын хол явнаа. Аав нь заавал явахгүй болохгүй. Харин амьдрал чамааг огтно. Миний хүү аавыгаа бүү хайгаараа. Аав нь үргэлж сэтгэл зүрхээрээ чамтай хамт байна гэсэн. Тэгж хэлээд эмнэлэгтээ мөнгөө тушаагаад хүүхдээ мис заслалд оруулсан байгаа. Тэгээд мис заслын үеэр аав нь явсан. Хүү мис заслын дараа эмнэлэгт хэсэг хугацаа байгаад хараа ороод шинэ амьдралыг эхэлсэн. Тэгээ олон жилийн дараа аавтайгаа эргэж уулзсан. Яаж уулзсан бэ гэхээр их сургууль төгсөх үед сайхан хуваар аваад маш өндөр цалинтай ажилд орохоор болсон залуу. Хүн том болоод. Тэгээ хүү маань яасан бэхээр төр зур нэг зоогийн газар ачаалсан. Ресторанд зөөгчөөр. Тэгэд ингээ ажиллаж байтал эзэн хог гаргаж хай гэсэн. Тэгээд нөгөө залуу хог гаргаж хаях гал хогийн савлуу гэж явж гадагшаагаар. Тэгсэн харин тэнд муухай сарайтай хүн хог түүгээд хоолны шавхар руу өөрийнх нь савнд игээд байж байна. Тэгэхээр нөгөө залуу чинь уурн өрсөн. Чи эндээс зайл. Манай нүгэр бүү үзэгд. Хөөсөн. Гэтэл тэр хүн тэр залууг хараад таньсан. Таниад үг дуугүй нүур бууруулан алхаж явсан. Гэхдээ тэр хүн алхаж явахдаа маш их баяр багталтай бахархалтайгаар явсан. Гэтэл тэр хүү аавгаа таниагүй. 90 цент хүртэл өсгөж хамт хооллож хамт унтж байсан аавгаа танилгүй.
мэдлгүй, ойлгохгүй өнгөрсөн. Изекиэл номын 36-гийн 26-ыг би харж үзлээ. Энэ дээр ингэсэн байна. Түүнээс гадна би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж та нарт махан зүрхийг өгнө. Чулуун зүрх гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ хүн над сайн, тэр хүн над муу гэж бүү хандаач гэж байгаа юм. Тийм учраас танд эзэн махан зүрхийг өгч байгаа учраас хүнтэй хүн ёсоор харьцаач. Бид гим нүгэлтэй. Гэвч бүтээгч эзэн бидэнд өөрчлөлтийг амласан. Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр итгэмжит зөвхт бөгөөд бидний нүглийг уучлж бүхэл зөвхт тус байдлаас биднийг цэвэрлэнэ гэсэн байна. Тэр бидэнд ариун сүнсний жимсийг амласан. Ариун сүнс гэж ярьдаг бид. Тэгвэл бид жимсийг хүртэцгээе. Энэ жимс юу вэ гэдгийг бид Галаат номын 5:22-оос 23 дээрээс уншиж болно. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн, зан. Өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль байдаггүй. Бид хуулийг дагахыг оролдоод байдаг. Гэтэл бид хэрвээ баяр баясгалантай, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал, эдгээрийг түшиж амьдрах юм бол биднийг ялах хууль гэж байхгүй. За бид өөрсдөө боддог. Бид тэгээд янз бүрийн зүйл бодоод айдаг. Тэгвэл айдсын тухай би ярмаар байна. Тэр биднийг айцаас аварна гэж амласан. Айцаас хамгаална гэж амласан. Дуулал номын 34-4 дээр ингэж бичсэн байна. Би эзнийг хайсан бөгөөд тэр надад хариулж бүх айцаас минь намайг аварсан. Хэрв та айцтай байгаа бол энэ ишлэгийг уншаач. Би гэр бүлтэй, би нэг хүүхэдтэй, би хүүхдийн төлөө санаа тавьдаг. Гэхдээ би хүүхдийн амьдралыг сайн сайхан байна гэдэгт итгэлдэг. Юу гэхээр Библи бас энэ амлалтыг өгсөн. Яхва бидний хүүхдэд авралыг амласан байгаа. Авралыг өгнө гэж. Исая номын 49:25 дээр харин эзэн ингэж айлдж байна. Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булан авч харгислагчдаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй би тэмцэлдэж хөвгүүдийг чинь аврах болно. Бидний хүүхэд ямар нэгэн байдалд ороход бид итгэлтэй байх юм бол бидний итгэлээр дамжуулан эзэн хүүхдүүдийг мань хамгаалах болно. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун далдалдаггүй. Хэрвээ та шулуун шударга явж чаддаг бол танаас ямар ч сайн зүйл далдлагдахгүй. Таны нүдний өмнө байна. Эзэн бидэнд амар амгалан өгдөг. Исая номын 26:3 дээр танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг та төгс амар амгалан дотор хамгаална гэсэн байна. Энэ дээр бүр тодтогоод төгс амар амгалангаар хамгаална гэсэн байна. Зөвхөн нэг амар төгс гэдэг. Яхова биднийг сорилтоос гаргахад тусалдаг. Бидний амьд дүргэлж сорилт байдаг. Цаг тутам, хором тутам бид сорилттой тулгардаг. За танд өнөөдөр ямар сорилт вэ? Амьдралд чинь ямар шийдэж чадахгүй асуудал байна вэ? Тэр бүхэн луга анхаарлаа хандуул шийдвэр гаргахаас өмнө Библийн ишлэл уншаач. 1-р Коринт номын 10:13-ыг уншаач. Та нарт учирсан сорилт нь хүн тохиолддог зүйл. Яхова итгэмжит билээ. Тэр та нарын хэрэгс чинь хитэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах арга замыг нь ч өгдөг. Хэрвээ танд ямар нэгэн асуудал тулгарсан бол заавал эзэн тэр асуудлаас нь гаргаж өгнө. Арга зам байна. Түүнийг та хүлээ. Яхова эзэн бас бидний хор хүнээлээс хамгаалж байдаг. Аюулаас хамгаалж байдаг. За би дуулал номын 91:10-аас нэг юм мөр авлаа. Энэ үгийг эзэн танд хандаж хийж байна гэж та сонсооч. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй. Ямар ч гамшиг чиний гэрт ойртохгүй. Иохан номын 5:28-29-ыг би гаргаж ирлээ энэ дээр. Үүнд бүү гайхах тун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ
түүний дууг сонссон гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амьдралт руу, муу үйлийг үйлдсэн ялын амьдралт руу гарч ирнэ. Өнөөдөр та сайн үйл хийж амьдрах уу, муу үйл хийж амьдрах уу гэдгээ шийдээрэй. Тэгвэл Библи бас бидэнд гашуудах, уйлах, өвдөх үед бас амлалт өгсөн байгаа. Эсэл номын 21-4-ийг уншвал тэдний нүднээс нулимс бүрийг нь алчнаа. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. Энэ амлалтанд та нар итгэлтэй байгаа ч. Солонгосын дайны дараа Солонгосын амьдрал ямар хүнд хэцүү байсан бilé. Өнөөдөр Солонгосын амьдрал ямар байна вэ? Өсөглөн хөнгөж байна уу өмнөд Солонгост? Тэр түүхэн дээр гарч байгаа аав ямар их халамжтай хүүдээ хандсан. Өдөр бүр хоолож, өдөр бүр үгийг сонсож, өдөр бүр түүнтэй хамт байсан. Халамжийн тухай бүгдөө судлаа. Йехова бол бидэнд энэ тушаалыг өгсөн. Зов чаналсан хүмүүст анхаарал тавиач. Энэ өөрөө тэр хичнээн муу мухай царайтай байлаач тэр сохор хүүхдийг өөрийн адил хайрлж, хамгаалж түүнд маш сайхан ирээдүйтэй амьдралыг өгсөн. Үүнтэй адилхан бид ийм сэтгэлийг бас гаргаж явах хэрэгтэй. Бид бусдыг халамжилж байна гэдэг маань өөрийн эзэн Йеховаг халамжилж байна гэсэн үг. Матай номын 25-40 дээр тэгэхэд хаан тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь тэр байтугай хамгийн дордт нь тийхүү хандсан бол надад хандсан хэрэг. Надад гэдэг маань аврагч эзэн Есүс эмтгээр хүмүүс тусалснараа надад сайн зүйлийг хийж өгч байна гэсэн үг. Энэ бүхнийг хийхэд хүний амьдралд өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлт нь юу юм бэ? Есүс гэмтнүүдийг өөрчлөн гэж маш их зовлон шаналлыг амссан. Гэмтэй хүмүүсийг өөрчлөөч. Иргэн тойронд байгаа хүн чинь гэмтэй гэж бодож байгаа бол та тэр хүмүүсийг өөрчлөхийн тулд та өнөөдөр өөрийгөө өөрчлөөч. Дотоод сэтгэлийн өөрчлөлт гадаад байдалд нөлөөлдөг. Тийм бөгөөс гэмшил зохистой үр жимс гаргах. Гэмшил зохистой үр жимс гаргах гэдэг нь маань гэмснээрээ та өөрчлөгдөөч. Өөрчлөгдвөл тэр ариун сүнсний тэр жимсний үр шимийг та хүртэх болно. Тийм учраас та өнөөдөр амьдралдаа ямар үр жимс гарах вэ гэдэг шийдвэрийг гаргаач. Шийдвэр гаргахад эхний гол зашим нь учрыг нь ойлгосон байх хэрэгтэй. Би яагаад Есүс Христэд итгэх гээд байгаа юм бэ? Яагаад Йехова эзний үгийг сонсох гээд байгаа юм бэ? Шийдвэр гаргахад хэцүү цаг үе байдгүй. Шийдвэр гаргахад хэцүү цаг үе байдгүй. Байдаг бол эзэнд итг. Шийдвэр гаргах гэж бодож толгоогоо гашлаж байхаар эзний хэлсэн үгэнд итгэж амлалтыг хүлээ. Өнөөдөр бол эзэн энд байсан бол та нар миний ард түмэн. Би та нарын эзэн болно. Та нар өөрсдийн сайнны төлөө болон өөрсдийнхөө дараах үр хүүхдийнхээ төлөө надаас үргэлж эмээхийн тулд нөгөө итгэлийн баатар, итгэлийн эцэг Йошуа бидэнд ингэж хандаж хэлж байна. Би Йеховад үйлчлэнэ, бүтээгч эзэнд үйлчлэнэ. Харин өнөөдөр өөрсдөө сонгоо хинд үйлчлэх вэ гэдэг. Та нөгөө түүхийг иргэн санаач. Тэр аав ямар их олон жилийн хөдөлмөрөөр хөлсөө тусгаж, үлэн зэлмэн амьдарч тэр өөрийнхөө төлөө цуглуулсан мөнгөө өөрийн болгож авсан хүүдээ зориулж байгааг санаач. Гэтэл тэр хүү яаж талархах вэ? Чи зайл. Битгий дахиж энд үзэгд. Тэгж хилээгүй бүр очиод өшөглөөд модоор цогсон гэсэн. Өнөөдөр бид эзэнд ингэж хандах уу? Бүгдөө эзэнд талархалтайгаар, итгэлтэйгээр, баяр багталтайгаар хандаж амьдрцгаая. Баярлалаа.